Заахан дуу лайв эхэлсэн шүү ахын нэг. Чуулган нариулсан юм. Ахны ус. Сайхан баах болчих. Зэ. За бүгдэнд сайхан өдөр юм дээ. Өглөөний цанд орчоод өнгө хөдөлж хөлсөө гаргачаад байж нүчтэр орой 8 цагт зайц хүмүүс ороод ирэх. Бүгдэнд нь өнөөдрийн минь төргийа. Тэр жиндээ ороод хэвлэлийн урлаа, фэйсбүүк, техникийн зөвлөгөөнөө дуусгаад сайхан ирсэн. Энэ удаа тэмцээний талаар ярихгүй өчтөр 8 цагийн үед бүх тамирчдыг нийтээр навж яваад ринг чеклээд тэгээ хаанаас яаж ямар байглаар гарах талаар ямар дараалалаар гарах, яаж гарах тэр талаараа ринг тест хийчихэд орой ороод ирсэн. Тэгээ утсаа нэгээд харсан. Интернетээр нэг цахимшуулж фэйсбүүкээр нэг хануугээд залуугийн тэгээд нэг хитэн залуучуудын тэр нэг өөрсдийнхөө entertainment тэг сүлжээн дээр тавьсан тэр нэг бичлэг байна. Инээлтэд ярьж байгаа. Голд нэг эмэгтэй жүжигчин суудсан. Ярьж байгаа тэр талаар ярих гэж бодлоо. Яагаад гэвэл би ч өөрөө хоёр ах хүүхэдтэй аав хүн. Тэр залуучдын ярьж байгааг нь сонсоод бүр нүдэндээ итгэсэнгүү бүр ийм амар болцсон юм уу гэ гайхчихлаа. Энэ талаар тэгээд өөрийнхөө сэтгэл шууд хүлээж авсан байдал ямар их эмзэг туссан, ямар их бухимдал төрүүлж, ямар их уур омгийг минь хүргэсэн. Тэр талаараа бас та бүхэнтэйгээ санал бодлоо хуваалцъя гэж бодлоо. Энэ тэгэхээр байж боломгүй зүйл. Эзэж дэмжиж, инээгээд муулаад зүгээр өнгөрч болохгүй. Эднэр одоо яг хаанаас ирсэн хин гэж хэддүгээр зууны хэддүгээр онд нь хорилизж ирлээцсэн хаанхын үлдэгдлүүд юу болоод Монголд одоо ийм гачан банд нар гарч ирчээд амар сэдв хөндөд өөрсдийнхөө бизнес санааг мөн жоохон эцэг ихгүй хүүхдүүдээр эцэг ихтэй байсан ч гэсэн ер нь жоохон хүүхдүүдийг бэлгийн мөржлөгч бүр бэлгийн мөржлөгөөр ингээд дарамтлаад жоохон хүүхдүүдийг сонирхоо сурцсан баахан залуучууд байгаа нэгэд 6 залуу байгаа. Энэ 6 яг цэрэгт явж үдсэн үү ер нь? Ардын ярамд очоод нэг жил болж үдсэн үү ядаж. Амар бухимдалтай байна. Тэгээд үзээд гайхчихлаа. Тэгээд хүмүүс тэгээд мэддэгдэл зэдэгдэл хийж байгаа нэг илгийн тэгснэ юу гэлээ мэддэгдэл дээр үнчин гэсэн нь алдаа болчихлоо. Үнчин биш ч гэсэн чи айлын хүмүүс бис там авч очоо тэгээд яах юм. Мөнгө өгьегээд нэ. Ахтагаа нэг унтчих нэг порно кинон тоглож байгаа. Мөнгөний төлөөнөөс амьдрдаг юм гачаа хацнууд бас байх юм. Жохон хараал илчлээ уучлаарай. Тэгээ миний сонирхдаг мөнгө бол ногоон доллар. Чин доллараа аваад би энэ доллараа тэрвэрээ таа өрөх юм бэ? Адилхан нэг өдөр магадгүй маргааш магадгүй өнөөдөр ч өгөхгүй л шүү дээ. Тэгээ өөрөө бас өрөвхттэй юм байгаа гэсэн. Ганц хоёр нь бас хүүхдтэй л юм шиг л. Эднэрийн энэ урлаг соёлын одуудын бас нэг амьдрал их савлгаатай. Дандаа бүкс бүрний асуудалд орооцолтно. Дандаа айлын жоох хүүхдүүдийг бүкс бүрний асуудалтай ингээ оруулж бэлгийн мөрөлдөг. Ингээ хамарганд нь оруулж дандаа тийм жоох хүүхдүүд сонирхно. Эхнэрээ сонирхоо болцсон. Үеийнхээ хүүхнүүдийг сонирхоо болцсон. Тэгээ дандаа жоох хүүхдүүдийг ингээд унтаж үзэх юмсан, секстэж үзэх юмсан. Ээл бүр солиороод бүр тэрийг бүр одоо бүр нийгмийн сүлжээгээр бүр илэн далангуу цацаад одоо бүр тэрнгүүр кино чи мөнгө олж гэж байна. Мацнууд. Миний нервтэд байгаа юм болохоор би өөрөө бас хоёр жоох эмхтэй хүүхдтэй. Тэгээ би одоо үхээд өгөх юм бол нэг иймэрхүү гачин лалруутай нийгэмд одоо тэгээд хүүхдүүдэд үлдэх юм шүү дээ. Би бол айж байна. Адилхан нэг амьдрын адилхан нэг л үхэхгүй нэг л хүн. Хэрвээ яг нөө цаг магнд тулах юм бол зүгээр нэг иймэрхүү лалруудын цэвэрлжээд бараг нүүр бардам өгсөн дэр. Дааш миний шууд бол би сонсоод бол миний хоёр охиныг шууд ингээл занл хэлж байгаа юм шиг сонсож байгаа байхгүй. Заав нөхчүүл ээж нөхчүүл өнчөрчих юм бол энэ бацаануудыг олж ирээд порно кинонууд тоглуулчих. Мөнгө олъё.
Тэгснэ бас юу гэнэ онгон байж хүнтэй сууж болохгүй. Заавал онгоноо тайлсан байж хүнтэй суuna. Харацнууд. Эднэр юу хүн хэдгээр зууны энэ мань шаттын үлдэгдэл юу вэ? Пистан хаан цус солилцсон. Пистан хаанхын үлдэгдлүүд юу болоод юу яаж писта гарч ирчээд яагаад олон нийтийн сүлчээр тэгээд та нар дагхаа болвол болно лээс. Яг та нар мөнгөтэй байна л да. Та нар мөнгөтэй өвчтэй. Гэхдээ та нарыг тэр нуглах, цоолох тий. Та нарыг бол нэр жижигхэн нэвкэртэлж авах аавын хөлтөд зөндөө багш. Та нар зөвхөн мөнгөндөө бардаад та нарыг бол төмрөөр хийчих болох шүү. Төмрөөр хийсэн ч төмрөгчсөн нөхөлж болдго ш. Залуучуудаа хэлж ярьж байгаа бодоор. Гэхдээ та нар ингээ хэлсэнд баярлалаа. Бас та нар шиг бодолтой зөндөө юм мөнгөтэй инфлюенсер урлаг соёлын байгаа. Дандаа бэлгийн чиг хандлага бүр гаж болцсон. Иймэрхүү атснуудыг бол зүгээр ингээ төвшиж болохгүй, ингээд өнгөрөөж болохгүй. Одоо тэр дагахгүй ч гэсэн тэр нөгөө нэг энэ профайл руу н ороод н Facebook мэддэгдэх нь бэлгийн мөржлөг, бэлгийн үдчиг хандлага, бэлгийн хүчирхийлгээ юм байт юм бэл. Тэрнгээр нь ингээд спорт хийгээд тэр хаягнуудыг нь болиулах хэрэгтэй. Би амар нервч чам бүр аав хүн 22 охинтой бай. Унгаас нервн аав хүмүүс бол сонсоод нервжил байх. Тэгчээд өөртөө ичгчгүй жоох хүүхдүүдтэй ихнэртэй эсвэл ихнэрээсээ залхацсан. Эднэр бол жоох охтуудыг бол бэлгийн мөржлөг зөвлөгөөр бол амар оддог ах. Зүгээр жоох хүүхдүүдийг биднээс нүднээс талд юу ч болж байгаа. Эднэр бол арх дарснаасаа залхацсан, ихнэр хүүхдээсээ залхацсан. Тэгээ дандаа жоох охин. Аршээснүүд. Мань чаттын цус солилцсон биз цус нь орцсон харацснууд. Тэр яга тэмцэн орно. Тэмцээ яг би бүр гайхал тэмцээ марттал бүр. Гүлгэнүүд. Бүхний тэр зөвхөн монголчуудын зөвхөн хүүхдүүдийг бүр эмэгтэй хүн байж болохгүй болтол нь бүр ингэ дарамтлж байгаа байхгүй олон нийтийн сүлжээгээр. Чи эмэгтэй хүн болж төрөөд өнчрөх юм бол хохин шүү гэж юм. Яаж? Үнчин биш. Ер нь үнчин биш ч гэсэн ер нь хүний хүүхдийг юу гэсэн юм нялхнаатай хүүхд ямар хүн хайрлах сэтгэлгүй бүр тийм чөтгөрчдсөн песта сүнсгүй болцсон тийм энерггүй болцсон. Харацнууд бүр амар нервч. Эднэр ер нь яг цэрэгт явж үдсэн болов та нар ингээ ширлээд цааш нь ингээ хүргээд өгөөрөө миний энэ нэг ийм залуу ийм бодолтой залуу таарж гай болов. Цэрэгт явж үдсэн болов нэг жилийн аль хааж биднэнд хоол хондгүй гутал тослоод хоол хондгүй хөхөө өвлийн хүүтэнд буу яриад дагтагтын өмнөмрөө зогсож үдсэн болов эднэр 10 км-ийн маршинд тэр хөлсөө туслуулаад буугаа өрөөд 10 манарк өрөөд гүүж үдсэн болов. Энэ 6 залуу бол ерөөсө цэрэгт явах нь битэл нэрэ 100-д гүйж чадахгүй шүү. 100 км-д нэг хөнгөн гүйж чадахгүй. Хиний хүүхдүүдийг юу яагаад байгаа? Занл хийлээд байгаа. Порно кинонд одоо доллар гэдэг юм. Гэхдээ чи тэр доллароо тэрвэрээ чи хаана очих юм бэ биз та? Чиний нас чи үрэхгүй ш тэр доллароо идлэх. Амар гүзэтэй амар том ярьсан. Муухай энэс нь тэр биеийн хилэмж мэлэмж нөгөө залуучууд нь эсвэл уусын юмдас огтцсон юм уу бүр хэргэлдэг тэр хар тамхинд ингээ бүр манарцсан юм уу бүр тэгэл инээлтэл тэр нэг хүүхэн байна нэг жүжигчин гээд бүр солиорсон бүр эднэр зүгээр нэг найзуудын практик байгаа байхгүй. Тэгээд бүр ингээ 5 жилийн өмнө ярьсан юм а гэхэд тэр 5 жилийн хугацаанд айлын жоох хүүхдүүдээр оролцсон л байж таараа. Эхнэрээсээ гадуур харилцаа. Найз охиноосоо гадуур харилцаа. Эднэрт найз охин ч гэж хэрэггүй юм. Тэгэл хүний эхнэр болох хүнд санаа зовоол онгон байх ёсгүй баг бид нараар дамж гэдэг юм. Яагаад вэ? Бүр нөө педофил гэдэг лөө. Америкийн ерөнхийлөгч бас нэг одоо нэлбэгд орч мортой холбогдоодсан бэлгийн гаж хүслээ хангадаг хүүхдүүдээр дандаа бэлгийн хүслээ хангадаг тэдний яг зүгээр нэг залгамж واخхгүй эднэр. Хүн нэг л төрнө. Бич нэг төрнө, нэг л өхөн. Энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс нэг л төрнө, нэг л өхөн. Хүн хүнээ хайрлах л шүү дээ. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө. Бүгд аз жаргалтай байгаа л аз жаргалтай амьдрал дуусаад сайхан явуул.
Ийм гачин чөтгөрлөг хүмүүс энэ хорвоо нийгэмд хэрэггүй. Ялангуяа манай энергийн төв ийм сайхан эх орон Монгол улсад нь ийм гаж урсгалтай, ийм гажиг сэтгхүүтэй хүмүүс яаж байж чаддаг вэ? Байлахгүй. Халахын эрчүүдийн заяа нарчаагүй, халахын эрчүүд одоохондоо алга болчихоогүй, халахын цай хатмаанууд үхэж үрэгдээ дуусчаагүй, зориг нь мохчоогүй байгаа. Ер нь бол амар нервч чинь. Шууд миний хүүхдүүдийг занал хийлж байгаа юм шиг л надад мэдрэгдэж байна. Тэгэл одоо бие өмөрөл тэр нэг урлаг соёлын нэг зарим нэг салбдаанууд нь дэмжээл нэг хүний ерөн дээр дөрөөлөд та нарын ингэдэг тэгдэг гэж юу байсан ингээл ардын хүүхдүүдийг басамжлал. Тийм юм байдгүй маа залуучуудаа. Харин нэг та нар шиг гачин банд нарын нэр амиг нь аваад тэгвэл бараг нэр төр та нар бол нэр шууд занал хийлж нэр айлын хүүхдүүдийг нялхнаатай хүүхдүүдийг эмхтэн хүн байх эрхийн шууд хязгаарлаж байна над бичлэхээр. Та нарын порно кино тоглох гэж хүн төрдгөө шүү биз та нар. Зарим тийм шийдэж шүү дээ. Эдрээс илүү бузрууд нь зөндөө байгаа. Тэр зүгээр мөгээр шээ. Лаллар байт. Та бузрууд нь байгаа бид нар хүчээр дийлэхгүй. Гэтэ бүр ингээ ил цагаанд нь гарахыг ингээ дэмжиж байж болохгүй. Бузрууд нь байгаа харин би нөө педофил тэгээд одоо нөгөө томчуудын нөгөө нэг бэлгийн чиг хандлага тэг эмхтэн сонирх хувьялцсан хүмүүс ч байна. Эмхтэн хүнээс кап авах хувьялцсан хүүхдүүд рүү ордог хүмүүс байна. Ийм юм байж болохгүй. Монгол улс битэл дэлхийн нийтэд байж болохгүй. Монгол хүмүүс бол ясны цусны тэмцэгч хүмүүс. Ийм юмыг дэмжиж хизээч болохгүй. Байгаагээ 50 байж болохгүй та нар. Тэмцэх хэрэгтэй. Махан тасартал, ясаа хугартал. Дэмжээд байгаа гэж дэмжээд ийм хүлцэнгүй. Бид нар эзээч ийм хүлцэнгүй хон шиг ард юм байгаагүй. Ер нь бол ийм хүүтэн гартаа хүүтэн чулуу атгаж ингэртэй хүүтэн чулуу үрж явдаг. Хүний үр садч биш бид нар. Ингээд дэмжиж болохгүй хүмүүсээ монголчууд нэ. Хоёр залуу дэмжинд нь амжилалаад байгаа. Баярлалаа өгш юмгаа. Энэ асуудлыг нэр үнэхээр дэмжиж болохгүй. Миний хувьд аав хүн би бол үнэхээр эсэргүүцэж байна. Эднийг ганц тэр нөгөө нэг дагха болоод ингээ болоод ингээсэ гэж би хүсэхгүй байна. Энэ улс орон хууль цаацтай юм бол энийг шууд бэлгийн мөнжлөг талаас нь харах хэрэгтэй. Энд чинь шууд юу вэ? Согтууруулах ундаа уугаал тэгснээ ингээд амар багталтай 5 жилийн өмнөх төлөвлөгөө одоо юу юм бизнесийнхаа төлөвлөгөөг тайланд тооцоо гаргаж дийлгээд байгаа юм ааш. Тэр 5 жилийн дотор юу болсон, ямар хүүхдээр яаж оролцсон бид мэдэхгүй шүү дээ. Гэхдээ тэгчээд энээс цаадах нь ийм юм. Энээс цаадах нь бид нар ч гэсэн болиулах хэрэгтэй. Бид нар адилхан л хүн. Бид нар юугаараа дутах юм? Мөнгөтэй мөнгөгүй л гэж байгаа бах. Мөнгөөр бид нар яах юм бэ? Нэг л амьдрын шүү дээ. Сайхан аз жаргалтай амьдрал нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө амьдрал дуусъя л да. Энэ дэлхийг эзэлж авах юм уу бид нар? Бага газартаа аз жаргалтай болвол тэгэл гоё амар зугаалаа сайхан гэр бүл халуун дотнороо ингээл хань нийслэлийнхаа үр хүүхдийнхээ энэ төрөнд баярлал тэгэл цаг нь болохоор бүгд л дээшээ яваалаа гэж шин. Ийм гажиг ийм чөтгөрлөг хүмүүсээс бол нэр энэ нийгэм энд алтан дэлхий энэ бол ийм гаж чөтгөрлөг хүмүүсийн бол хорогдох газар бол биш. Энэ хануу мануугээд залуу малуу бол нэр өхүүл баг хүүрийг нь баг энэ алтан хилийнхаа босхыг давуулж хөсөр аюул таарна. Тэг чи одоо бие өмөрөл үнчин гэдэг нь буруу болчихлоо гэл. Үнчин биш байсан ч гэсэн та нар ингээ хүүхдээр ингээ бэлгийн мөржлөг хийлгээл кинон тоглуулаад миний өнгө сонирхдаг өнгө ногоон доллар гэнэ зайлвал тэр долларыг амд Чингис хааны үед нүдэнд нь нөгөө мөнгө цутгадаг шиг тэр долларын амд нь чигж байгаа шатааж юмсан. Энэ хүмүүстэй хариуцлага тооцоо. Энэ хүмүүсийг яав зүгээр ингээ өөгшүүлээд дэмжүүлээд ивэм нь тийм Монгол хүмүүс бол яг нь маш тийм уужуу тайван холж бодолтой инэрэнгүү зөөлөн хүмүүс. Гэхдээ зөв зөөлөн бурууд гам мэд татах байх хэрэгтэй. Тэгээ амнаас нь гарч байгаа дандаа жоох охин бүр шижгэн. Тэгснэ юг нь өөрийнхөө охтуудыг бол цуслан явуулахгүй. Юу болдгийг нь мэдчихэж байгаа болохоор юу хийсэн чинь тэр цусланд очиж жоох хүүхдүүдийн цусланд очиж тэрний залуус ярьж илээ.
Тийм юм байдгуумаа залуучуудаа карма гэж юм байдаг шүү. Та нарын ярьж байгаа, бодж байгаа, сэтгэж байгаа бүхэн чинь үүлийн үр чинь болж та нар дээр харин үүлийн үрээ даах уу? Мөрөгчөнгө өтнүүд минь. Та нар мөнгөтэй, зүгээр л мөнгөтэй. Хувцас тайлаа зогсох юм бол чи ч адилхан, би ч адилхан. Нэгийг үзэхэд би бол та нар гэдэг бол та нар шиг банд нартай бол үзсэн дөө. Тэгээд бас хэлэхэд жоохон дүүнрээ 10 жилийн дүүнэр минь иймэрхүү гажиг, ийм амар хүн ёсноос давсан ийм хүмүүс ах нар ихс нарыгээ битгий дагаж, намар дагаж дуурай. Та нарт сайн үлгэр дуурайллаа үзүүлэхгүй. Хүн хайр дээр тогтдог болохоос хизээч өш хонцон атаархал тий юм амар аргаар мөнгө олох гэсэн ийм юм дээр тогтдгоомаа. Зүгээр л сайхан амьдр. Өөрт байгаа багхан ч гэсэн нэг тийм сэтгэлийн ад жаргалаа аваад сайхан амьдр. Өөртөө бити өөрийнхөө сэтгэл бити ингээд дараа болгож их юмд ингээд шун. Тэгээ энэ урлаг соёлын дандаа бүкс бүрний хэрүүл юм тасрахгүй. Эхнэрээ хуурна, эхнэрээ солино, эхнэрээ залуужуулна. Жоох ингээд мөнгөчүүлээ онгод эхнэрээ сольч, эхнэрээ залуужуулч. Тэгэл энэ чинь хүүхдүүд нь өчрөл. Тэгэл хар тамхи, архи дарс, зугаат сэнгэл. Тэгээ дандаа нэг хүн зодохоор олуулаа нийлж пойлдож хүн алхаас наагур зодно. Энэ нийгэм чи юу юм бэ? Чи хүний нийгэм шүм, хүн амьдрдаг нийгэм шүү дээ чинь. Хараатнууд ч ихэлцсэн одоо бүр адгууснууд байна шүү дээ. Би бол нэр хорсож чинь. Би тийм амар ир хүнч биш. Гэхдээ иймэрхүү гачин иймэрхүү хүн биш чөтгөрөттэй бол үзнэ. Энэ бол нэр арай л тийм. Тэд нэр од байж болно, тод байж болно, мөнгөтэй байж болно, гой цэцэн ярьдаг байж болно. Урам цэцэн ярьдаг, урам цэцэн жирэгдэг, юм болгоныг үгүйсгдэг, юм болгоныг уучлаарай гэдэг үгээр хаадаг. Тэр мэдэгдэл гэж одоо юу юм? Эднэр одоо улсын одоо прокурор юм уу? Юу юм? Хууль цааз юм уу? Юу юм? Мэдэгдэл хийсэн болсон. Хаанхын хин гэж хэдэн онд цус холилдож ирсэн, орж ирсэн, хорлиц ирлийцүүд вэ? Удам судар нь юу вэ? Хиний хүүхдүүд вэ? Энэ аав ээж нь үзэж байгаа болов? Эмээ өвөө нь үзэж байгаа болов? Өөрийнх нь ихнэр харж байгаа болов? Өөрийнх нь хүүхдүүд том болцсон. Аав одоо юу яриад нэгэ сонсож байгаа, ичж байгаа болов? Эднэрийн хүүхдүүд за эднэр ингээд үеэ илээгээд одоо ингээд өнгөрөөд байгаа. Тэр эднэрийн хүүхдүүд ямар сэтгэл зүйтэй гарч ирэх болов? Бас адилхан араатан гарч ирэх үү? Та нар ингээд цааш нь ширлээд зүгээр түгээгээд ямар ч гэсэн хүр хүндээ хүрэг. Энэ 6 залуу цэрэгт явж үзсэн үү? АК мөрлөөд гүүж үзсэн болов? АК-гаар буудаж үзсэн болов? Заагаа буудаж үзсэн л. Хөхөө өвлийн үүтэнд 2-3 цаг харуул зогсоод үүр цайлгаж үзсэн болов? Тэгж үзээгүй юм гачин ийм нэг нэлцраа гачин банднер бүр ингээд амар аргаар нэг доллар гэдэг юм олохын тулд бидний өвөг дээдс бол Баатар дайчин тэмцэгч хүмүүс байсан. Гэхдээ хизээж айлын жоох хөвгт рүү орж, айлын жоох хөвгт айлын олсон орлогыг дээрэмдэж томдог амар харгаар мөнгө олох гэсэн ийм толгойтой хүмүүс бол байгаагүй. Үгсэн стан. Эднэр бол мань чаттын үлдэгдэл цус ойлж орж ирсэн. Хэдэн үеэрээ бүр хэдэн 100 жилээр цус нь ойлгогдсон. Мань чаттын үлдэгдэл. Тэг юм болгоныг үгүйсгдэг нь олонний сүлжээгээр нэвтрүүлэг хийж цацаж тэгэл архитсан, зугаацсан. Ямар ч тач бол миний хувьд бол үнэхээр зэвүүц игдүүрж байна. Ийм зүйл бол байж болохгүй. Эднэр уушлахгүйгээд өнгөрч болохгүй. Тэр нэг хуульч өмгөөлөгч хүн хэлсэн байлаа. Энэ бол хуулийн бас нэг заалттай юм байлаа. Энэ бол бэлгийн мүлжлэг, занал хийлэл, үйлдэхийг завдсан, үйлдэхээр оролцсон. Бас нэг тийм завдал тийм юмд орд юм байлаа. Зүгээр ингээд сэвэд өнгөрч болохгүй. Эднэр чинь бүр 5 жилийн өмнөх нэг санаа бодлоо ярилцаа сууж штэ. Хизээ нэг өдөр биелхээ бид мэдэхгүй.
Эсвэл хөрөнгөний нийгэм ийм амар болцсон юм уу? Ядарсан ардуудыгаа хизээ энэнийх нь за энэ нэг жоох охины тэр мөнгө өнгөрчүүл за нэг тэдэн төгрөг тэдэн доллар тэдэн ногоо авч очиод тэгээд тэдэн ногоо хийн боддог болцсон юм болоо. Хөрөнгөний нийгэмдэгтэй амар юм аа. Гэхдээ Монгол ирчүүдийн Монгол хүмүүсийн тэмцэгч, ясны тэмцэгч, ясны дургу, ясны үжилсдэг зан чанар бол хизээч алга болохгүй. Монгол ирчүүдийн заяа хизээч харахгүй. Алхын автхаа та нар шиг юм уу? Ирлээс хорилууц новшнууд ийм мөнгөтэй эргэтэн дарахтны хүүхдүүд ийм гачин нэлзраа банднарт дээрлэхүүлнэ гэж бол байхгүй. Адилхан хүн. Та нарт бол хідэн цаасан. Өөр нэрвчлээ. Өчтөр орой үзээд бүр нэрвтээд тэг бодлоо. Ямар нийгэм бэлдээд. Эднэрийн гаргасан хүүхдүүд нь бас ямар сэтгэл зүйтэй хүн болж хүмүүж хөл. Одоо тэгэл миний эсрэг тэгэл нэг юм хийх л бах л та. Энэ залуу тэгж ин ингэж ин. Нэг тамирчин залуу байлаа. Ингэж ин тэгж ин. Монгол жижигхэн биш. Монгол газар нутгийн хувьд маш том асар уудам, сайхан сайхан. Монгол хүн харин хүн амын тоогоор маш зөөхөн. Чи тийшээ төв дамжаал алга болчихгүй бол чи битээр уулзах нь баараа. Чи Монгол хүмүүсийн Монгол хүүхдүүдийн жоох хүүхдүүдийг ингээ бэлгийн мөчлөөр дарамтлж бизнес санаагаа болгож ийм хар атгах санаа өвөрлөж явдаг. Хаанхын хингээс хурлийзнэ. Тэгээ иймэрхүү хүмүүсийг битгий дэмжээ. Тэгээд найзууд нь миний фэйсбુક би сая дээр Хануу гэдэг залуугийнх нь фэйсбુક руу ороод тарсан чинь дундын найзууд маш олонтой юм билээ. Тэгээд та нар өөрсдөө манай таньдаг ах нарч билээ, дүү нарч билээ, найзууч билээ. Та нар өөрсдөө тэр залуугаа юу гэж дэмжиж, юу гэж өмөрмөр гэж би бол мэдэхгүй. Гэхдээ ийм цусны бохирдсон, цусны нэрлэгдсэн, хурлэгдсэн ийм новшнуудыг бол өөгшүүлж болохгүй. Уушлалт гуйлгаад өнгөрөөж болохгүй. Үзэхэ бол тэр фэйсбүүкийн репорт хий. Фэйсбүүк хаяг руу н ороо репорт хийж болдго юм билээ. Репорт хий байхгүй бол эдгээр болохгүй. Нийгэмд бол аюултай. Яасан мухан өшөө онзон, яасан мухан. Тэр нэг хүүхдийн эрх хаана байна? Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг нэг хүмүүс хаана байна? Дугаараач, хилээч. Тэмцээд яваач. Бичиг цаасыг хөөцөлтөөд бичиг цаасаар нь тэмцэлтэй тэгвэл. Хил амаа над чинь ингээд мэдлэг боловсрал хомсч гисэн ингээд хил амаараа ярьж ингээд би хилэмжээрээ үзүүлэх гэж ингээд бухимдчих хооронд тэр бичиг цаасаар нь явдаг хүмүүс нь тэмцээч. Тэр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийг хамгаалах гэл мөнгөний төлөө амьдэрдэг бас нэг байгууллагууд байна. Тэстан. За жоо муухай хараал хэлж болохгүй гэдгсэн. Ийм чөтгөрлөг хүмүүсийг ийм нийгэмд ингээд ийм ард толн ийм сайхан хүмүүсийн донд байлгаж болохгүй. Тэв алгасцсан бүр нэг дэлхийн одооч юу яриад байгаа юм бэ? Ер нь дэлхийн нийтээрээ юу гэж үр хөвгтэй хайрладаг, хүн чинь өмгөөлдөг, өнчнийг нь насардаг, тойголдог байхад бүр хурганы хайрсан хүмүүс нь чон шиг эзэн нь холдоод явангууд хот руу дайрахж байгаа үлэн цөөр шиг. Тэгээ одоо тэгэхээр л бүх юмыг ярьж, бүх юмыг болгож од хүний хэлсэн болгол зөв байна гэж тийм юм байдгүй шүү бас үнэрээ. Хүн гэдэг чинь урт хугацаанд нөхөрлөж мэдээж нэгээ уулзаж ярьж сууж цаг хугацааг илгээсний дараа хүн гэдэг хүний дотоод чанар мөн чанар бас хамт хөлсөө урсгаж хамт зовж хамт даарж хамт ядарч тэгсэн цагт хүний мөн чанар ургах уу шаргах уу хурах уу мөн чанар эсвэл энэ хүн намайг дээрлэх үү энэ хүн намайг цаашдаа доромжлох уу энэ хүн миний найз болох уу явах уу хаяа явах уугүй юу гэдэг нь мэдэгддэг болохоос уран цэцэн гоё ярьдаг хүмүүс. Тэгээ юм болгоныг ингээд өөрийн талдаа оруулдаг.
тийм хүмүүс хүний хань болохгүй, хүний нөхөр болохгүй, хүний найз болохгүй, хүний ах болохгүй, хүний дүү болохгүй. Ийм сонин ийм гажиг бодолтой ийм урлаг соёлынхан гэсэн нэр зүүсэн бид тэр урлаг соёлын одыг нь бол мэдэхгүй амар их entertainment ийм олонний сүлжээнд хандлт идэвхтэй байдаг хүмүүсийг дагаж хөхүүлэн дэмжиж яадын яриал үз тэгэл одоо тэгээд бүр эсрэгээр нь эргүүлж шин. А би зүгээр ингээ мессеж өгсөн ийм юм байгаа гэх мессеж өгсөн ингээд баг тэгээд байгаа маш. Чиний 5 жилийн өмнөх бизнесийн төлөвлөгөө гэсэн. Тэгсэн чинь энэ лалрууд нь 20 тэгээд энэ лалрууд нь 20 гэдэг нь одоо хуулиа хэлж байгаа. Монгол улсын хуулийг хорихгүй яах юм бэ чамд? Чи ийм зүйл хийж байгаа юм чинь Монгол улс итэл Монгол хүн хорин ш чамд. Хорихоор бол 20-д байгаа болохоос энэ бол манай entertainment-тэй дүүцээд ирэх бизнес зах зээл хүнээрээ зах зээл хүн хүнээрээ 8 аж зах зээл итгэл болцсон юм байна. Гэхдээ энэ бол арай дэнднэ. Игдүү үрж шүү. Үнэхээр бүр зүгээр игдүү үрж инээд үрж. Жохон ууралж байна, бүхэндэлтэй байна. Бүр игдүү үрж чинь. Би тэрнтэй адилхан л хүн. Гартаа хөлтэй. Тэр мөнгөтэй байх жоохон. Тэгээ тэр тэрэнд мэдлэг зэтлэг гээд зайлвал дөө. Нэг одоо энэ ютубер ингээ баахан юм сонсдог хүмүүс бас их мэдлэг гэж андуурах юм аа. Тэгээ тэрийг гоё сонссон юм гоё уран цэцэн буцаага ярьчихаараа тэрийг би мэдлэгтэй би гоё тасарсан дээ. Тэгээ хэдэн хил дамжаад аялаа зугаалаад архитаад хүүхэндэд ирснийгээ бас их юм үзэж нүд тайлсан гэж бас бодох юм аа. Амар тийм андуурсан хүмүүс бас их байх юм. Тэрийг амар гоё лаг болгож эсрэгээр нь яриад хил дамжиж хүүхэндэж архитаж идэж ууж ирснийгээ нүд тайлж газар үтсэн мэтэр яриад томрол попрол. Та нар ядаж хөдөө ихээр уулын мод нь ядаж мод бэлдээр нь гойлон мөрлөл гойлон төрөөд гүйж үтсэн юм. Гойлон ширээд. Та нар айгуулаа сүхээр тэр гойлонгаа холцлож чадахгүй тавьсан. Айгуулаа сүхээр холцлох гэж байгаа өөртөө хөлийг хуг цохоод. Та нэг ийм залуучууд биш ийм нэг бүр гомочдсан. Тэгсэн мөртлөө эмэгтэй хүн сонирхно, эрэгтэйг нь сонирхдаг. Ийм нэг гачин залуучуудын нийгэм бол залуучууд нийгэмд бол амар хүчээ авч байгаа юм байна. Ирийн сонирхдаг, эмийн сонирхдаг, жоохон хүүхдийн сонирхдаг. Үеийнхнийхээ бол сонирхгүй. Үеийнхээ тэр нэг эмээнэрийг сонирхгүй. Хүүхнүүдийг агуунарыг сонирхгүй. Дандаа жоохон хүүхдүүд гэдэг. Тэгчээд ихнэр хүүхдтэй хамгийн амар. Би бол хэм инфлюенсер биш. Би зүгээр тулааны л хамарчин. Би аав хүн. 2 охинтой. Хэрвээ ийм гацсан банд нар ингээ олшроод ирэх юм бол би бол нэрээ чадах чинээгээр нугдаалгачаал өөрөө явахыг үр хүүхдийнхаа зам нэг цэвэрлчихэд явахыг л хүснэ. Энэ бол аав хүний хүсэл. Үр хүүхдээ ийм нийгэмд хэн үлдээх юм бэ? Юу бодож тэгээд би аав гэж нэрийг дуулдуулаад би тэднийг хамгаалах гэж, би тэднийг аюул сул болох гэж, би тэдний аав болж заяасан юм байна. Тэднийг аюулгүй орчинд өсгөж, аюултай газараас хол байлгаж, аюулынх нь нүүдээс үр хүүхдүүдэд нурууныхаа ард авж, аюултай тулж, аюулыг байхгүй болгож иж, үр хүүхдүүдэд сайн сайхан амьдруулж, дараагийнх үеийг залгуулж, тэгжээж энэ нийгэм, энэ дэлхий чинь сайн сайхан амар амгалан инх тунх байх ёстой өстэй. Ийм гажиг бодолтой бүр бүх хүсэл нь хандсан мөнгнөөс тэр ууж идэх юмнасааш тэр эмхтэй үнээс тэр эрэгтэй үнээс тэр авах мэдрэмжүүд нь хандсан одоо бүр чөтгөрлөг хүний хүүхд рүү ордог. Хүний тогоотой хоол руу өнгийдэг, хүний амьдрал руу өнгийдэг эднэр одоо юу вэ? Бүр үзэл санаа, зүрх сэтгэл нь бүр хүнээс долоон дор, харь илгийнхнаас долоон дор болцсон. Чөтгөрлөг. Яасан чөтгөрлөг маацнууд. Тэгээ бүгдээр тэр нэг 6 залуу нь тэр нэг хүүхэн одоо хүүхэн чинь юм хийгээг арсангүй. Тэр нэг 6 залуугийн нэг л лав бас нэг амар зугаалаад утсан харлаа. Ийм хүмүүсийг дагуулж явах уу, хүний хүүхдэд зөв юм заах уу?
Тэгээ сая уцаа нээсэн чи дэмжихгүй дэмжин. Тэгээд яваа та энэ хүртэл чин дэмждэг байсан шүү. Баярлалаа бороо мороо гинэ. За тэгээ явах нь яваа. Би бол хэлээгүй. Ярьж байгааг энэ хөхүүлэн дэмжээл масаад л инээгээл сууж исэн залуу нэг тэгээ сая мэдээлэл оруулчих. Хануун гээд залуу өөрийнхөө Facebook хаягн дээр тэгээ би репорт хийлээ. Бэлгийн чиг алдлага, бэлгийн мөшлөг гээд репорт хийж болд юм. Репорт хийгээрээ тэр репорт хийдэг юм руу ороод дагдаг байсан ч гэсэн болд юм л. Бүр хэв нэг аргагүй те нэр Монгол улсын маань хууль бас тэр нэр хитрхи мөнгөтэй талд хитрхи нэг талдаа жоох үйлчлэх гээд байгаа юм шүү. Сайхан боловсралтай хуульчнаар нь байвал ингээд бас Монголынхаа төв хүүхдүүдийнхаа төлөө эмэгтэй хүний төлөө эмэгтэй хүнийхээ эрхийн төлөө нэг үг хэлээч. Эмэгтэй хүүхдийн эрхийг нь хамгаалаач. Эмэгтэй хүн бол төрж болох боломжгүй юм хайшин. Манай улсад хайшин эмэгтэй хүн амьдарч болохгүй юм. Хайрлаж дурлаж болохгүй юм. Нэг нэгэндээ ариун сэтгэлээр хайрлаж дурлал нэг нэгнтэйгээ байж болохгүй. Эдний өврөөр заавал дамжих хэрэгтэй юм уу? Бид нар ч хүн ам цөөхөн шүү. Би ингээд арай бухимдаа сууж байгаас нь магадгүй энэ бичлэгийг үзэж байгаа нэг аав хүн таны охиноор оролцсон байхыг үгүйсэхгүй шүү. Одоо энд тентхийн нөгөө фестивал хөдөө хээр болдог нэг зугаа цангалан харигддаг нэг том фестивалууд дээр дэмэднэл явж байгаа. Үр хүүхдүүдтэй анхаарал тавив. Энэ юунаас нэг 13-аас нь 17-8 настай энэ охтуудтай анхаарал тавив аав нараа. Хаана юу хийж явж байна? Болохгүй шүү дээ. Сэтгэлийн эмгэгтэй травматай болоод амин орлжвал яах юм бэ? Одооны хүүхдүүдийн сэтгэл зүйн маш эмзэг шүү дээ. Үр хүүхдүүдтэйгээ сайн ярил цагийг өнгөрөө. Facebook найз нь хэн бэ? Юу вэ? Хинтээ чадалж байна. YouTube-ээр юу үзэж байна? Ангийнхан хүүхдүүд ямар хараал хэлж байна? Нийтлэг хараал юу хэлж байна? Яаж ийм сайн судлаа л та. Ийм гажиг гарууд масуурсан илэрсэн гаруудын юуных нь золиос болох үү? Чиг хандлага нь гажиг чиг хандлагынхын золиос болчих үү? Уурлаад нэрвтэд ярихаар угаасаа л ам зүгээр бүр амар зурт юм. Надад орой 7:30-аас тэмцээн миний тулаанаар эхэлнэ. 61 кг-та хиттийн тамирчинтай тоглоно. Өчтөр нэг ринг чек хийж ирсэн. Дүүртээр тэр бичлэг нь олж үзээд өрөөндөө амархаас олж үзээд миний бол шууд дургуурс би ч хүүхдтэй шууд өөр дөрөө тусгаж авч байгаа юм шиг. Энэ юу яриа солиороод байгаа хацнууд байв. Иймэрхүү юмнуудаас үр хойжоо хамгаалахгүй бол эр биеийг олж төрсөн энэ насандаа эр биеийг олж төрсөн хэрэг юу байна? Ийм хүн гачин гомо банднараас үр хүүхдүүдээ охинотой хүүхдүүдээ хамгаалж чадахгүй бол эр биеийг аав болж эр биеийг олж төрсөн бахархал юу байна? Тэгэл том юм яриа л. Та нар бол нэрээ гудамд нэрээ гой зодтолтож чадахгүй. Гоншгонсон хүүгийн банд нар. Ир хүн шиг гой гар зөрүүлээд сайхан тэрвэрлдээ салж чадахгүй тийм гоншгосон А4-ийн цагаан цаасны голнууд. Та нарын зодон гэдэг бол хүмүүсийг олуулаа нийлж пойлд зодох. Тэрийг их юмд ярьж хийрхэж ярьдаг. Эсвэл хүмүүсийн дунд мөнгө хайж зодтолдог. Айл нэг олонний хүрээл дунд явж идэг. Ярьсан болгон та нарын ярьсан болгон одоо үнэн байна гэж юу аах вэ? Та нарын ярьсан болгон л зөв сайхан байна гэж юу аах вэ? Та нар муу гачин сонин. Тэднийг таарлцсан газар нь Непал гэнэ. Ер нь тех хэрэгтэй айлах хэрэгтэй. Энэ юу юм? Хаана хэн болчих? Таанахын хэн хаанаас юу болж орж ирчээд бүр баг үндэсний аюулгүй байдлын занал хэлээд байгаа юм аашийн. Эмэгтэй хүн болж төрж болохгүй. Тэгээ жоохон хүүхэд байж болохгүй. Чи тэр ханууга залуу хүүхэдтэй юм билээ. Хүүхдийн баяраар чи хүүхдийн эрхийг хамгаална гэж яваад үзээрэй. Чиний энэ хийсэн үйл хэлсэн ярьсан хоёр чинь хол зөрөн шүү. Чамд энэ хүүхдийн баярыг баг нэрээ чамд бол нэр хүүхдийн баяраар тэмдэглэж хүүхдүүдтэй ийм баяр шүү гэж утгахын тайлбарлах ч ирэх байхгүй. Чи нариун дагшин энэ сайхан Монгол их оронд нь чиний баг хүүрийгч энэ газар шингээх ёсгүй. Яасан муухай чөтгөрлөг,
Яасан муха тэрэмсцэн муу хар сүнс байж. Монгол газар, Монгол эх орон чинь энергийн төв. Дээрээ хөх тэнгэртэй, доороо хөрсдөлхийтэй. Өрсдөөшөө доош бол усын нийтлэлтэй. Ийм сайхан энергитэй оронд иймэрхүү чөтгөрүүд хизээш тогтоохчгүй, тогтоочч байгаагүй. Гачаа. Банднэр. Энийг бол эсэргүүцэж байна. Тулааны тамирчин хүний хувьд, аав хүний хувьд маш их эсэргүүцэж игдүү үрж байна. Иймэрхүү гачин банднэрийг бол хаа таралцсан газараа зэвүүцэн жигшиж байхгүй болгох хэрэгтэй. Ер нь байхгүй болгоно гэдэг нь бол ер нь өөгшүүлж болохгүй. Өөртөө мэдрэх бурууга гимш. Энэ улсад энэ их оронд иймэрхүү юм гажиг бодолтой ийм бэлгийн чиг хандлага нь өөрчлөгдсөн бүр ийм гажигуудын цуглардаг газар биш. Энэ бол ариун дагшин газар. Яа эднэрт бүр үнд зүйл гэж явах. Эднэр үүрийн 5 жингээр босоо төрийн дуулаад сингэнтэл сайхан дуулаад хөхөө хөвлийн үтэнд хацраа хөлдөөгөө чихээ хөлдөөгөө хацраа хайраад алхаж дуудуулаад олон ирчүүдтэй нөхөрлөөд зовлон жаргалаа хуваалцаж үзээгүй юм байна бид нар. Зөөлөн сандал зөөлөн буудан дээр YouTube ухаж тэрийгэ мэдлэг чинээ яриад мэдлэг боловсрал яриад хідэн шингээний орнуудаар аялсныгаа юм үзэж нүд тайсан боловсралтай мэтэр яриад иймэрхүү залуучуудыг дарах арга халахын сайхан ирчүүд зөндөө бий. Дүүнерч зөндөө бий, ах нарч зөндөө бий, миний үеийн залууч зөндөө бий. Эднэрийг зүгээр орхиж өөгшүүл дэмжиж найзаа гэж болохгүй. Магадгүй энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс найз дунд найз нь нөхд нь ах нь дүүн байх юм бол та нар ийм хүмүүсийг хүндэлж орой дээрээ дахиж шүтэж нөхөрлөж болохгүй. Чи найз нь бол хэлэх хэрэгтэй. Чи юу уцаад байгаа юм бэ гэж таа. Чи яриад энд давраад байгаа юм шүү. Найз нь ч байсан, ах нь ч байсан, дүүн ч байсан. Эднэрт юу н аав ээж гэж байна уу? Эднэрийн аав ээж нь аль нутаг усны ямар хүмүүс байна? Эдний уг удам нь хаанаас гаралтай юм бэ? Удам гэж айхтар шүү. Удам гэж нэг юм байдаг шүү. Монгол хүндийн удам гэж юм байдаг. Удам угсаа угшил нь хаанаас гаралтай хүмүүс ингээд од тод болчоод ингээд янз янзаар ингээд амар бодлоо ингээд шууд тулгаад олон нийтийн сүлжээгээр тулгаад бизнес санаа болгоцсон явж байна. Одоо энэ улсын хурлын гишүүд байна. Эднэрийн ер нь 3 үе биш, бүр хэдэн үеэрээ хаанаас орж ирсэн ямар хорилизууд нь хэн болчоод ер нь хаана ингээ од тод болоод яваад байгаа юм бэ. Тэгээ энэ урлаг соёлын одуу дандаа бүхсний хэрүүл, бүхсний бузар, бүхсний дэвтэй. Жохон мөнгөч бол олон танигдал ирэнгүүт залуу ихнэр аваад эсвэл бол тэгэл нөгөө хамт ажилладаг нэг урлаг соёлынхоо дөнгөж төгсч ирсэн дүүнэрийг оролдоод стожиг өврөөрөө дамжуулж өөр хүний өврлөө явуулаад бүр нэг завхарцсан сайн сайхан юм нэгч байхгүй. Тэгээ нийлж эмхтэн үнийг хүчрхийлсэн, нийлж эмхтэн үнийг тасраад хүчнэснээ ярьж инээлтэл тэрийг гой зугаа олгоол. Хүний яснаас гажууд нэр ийм хүмүүс байдаг гэж сонсож явсан болохоос ингээ ил цагаандаа гарсныг нь бүр үнэхээр гайхаж байна. Тэгснэ бүр жоохон хүмүүс дээр гинэ. Яасан гачин банд нарыг үүрснийг нь ста нэг хүүтэн төмөр нэг тагцсан даваачаад өөрснөр нь порног хэлэх гэсэн. Видео калар битээ залгаарай. Тэг хэн байх нь хамаагүй. Миний хэлсэн миний энэ дайж байгаа эзэдтэй хүрэх болтугай. Халахын ирчүүдийн заяа харьцаагүй байгаа шүү. Гачин банд нар минь та нарын тэр бизнес санааны хохирогчд нь Монгол хүүхдүүд, Монгол хүмүүс байх ёсгүй. Та нар хэдэн үеэрээ хаанаас орж ирсэн хаанхын хорилизууд вэ? Та нар мөнгөтэй байж болно. Та нар мөнгөөрөө нэртэй чадaltaй бүхний худалдаж авч болно. Яг яс тулаад үзвэл адилхан хүн шүү. Хүн хүндээ бид нар Монгол хүн шүү. Та нар бас хитрхий жоохон бас Монгол аавуудыг бас жоохон басаадах шүү нэ.
За тэгээд ийм байна. Эднэрийг хизээч дэмжиж болохгүй, яаж ч уушлалтгүйсэн мартаж болохгүй. Тэгээд аауд минь эмэгтэй хүүхдтэй аауд минь эмэгтэй хүүхдүүдтэй анхаарал сайн тавиараа. Араас нь хойноос нь хүү яаж юу ийч юу хаана явж гин. Энд тентхийн фестивал арга хэмжээ ингээд даруйж цэнгэж явж байгаад иймэрхүү нэг хөгшин хар юмнуудын золиос болох үе, сэтгцэн эмэгтэй болох үе. Тэрнээсээ болоод хэлж ярихгүйгээс болоод амиа хорлолтууд зөндөө гарч байгаа. Ийм юм байж болохгүй. Энд чинь хүний яснаас гажууд юу хүсэл юм бэ? Дойдрлаа. Нөө баярлаа ээж. Өнөөдөр тэнцэнд наа. Нэг төвшин. За баярлалаа та бүхэн. Өнөөдөр сайхан тоглоно. Тоглолтоороо сайхан тоглоод дуусгав. За тэгээд нийт сайхан Монгол ирчүүдтэйгээ уриалахад ах нар минь, найзууд минь, дүүнэр минь сайхан Монгол гэсэн сэтгэлтэй Монгол ирхэн шиг. Монгол ирхэн бол хаягаа адардгүй, харснаа авдаггүй, зөв зөвлөн, бурууд камми татуу байдаг. Иймэрхүү цусны ойртсон ийм хэдгээр зууны үед цус холдож аль нутаг уснаас гаралтай нь мэддэггүй ийм гачин ийм буруу бусгай бодолтой, өвөрлөгч дотортой ийм хүмүүсийг даврааж болохгүй. Халахын заяа харьцаагүй байгаа. Халахын сайхан ирчүүдийн заяа харьцаагүй байгаа. Иймэрхүү нэг гачин банд нарыг даврааж өөгшүүлж болохгүй. Байнга дэвсэлж, байнга доороо яж хэрэгтэй. Шагаанасаа дээшээ гаргаж болохгүй. Минийхэн за минийхэн авахын бичлэг үзээд ирэхгүй минийхэн. За тэгээд тийм байна. Тэгээд бичлэгээ дуусгая. Маш их бухимдаж байна. Маш их уур урж байна, зэвүү урж байна, нэгдүү урж байна. Тэгээд өөрөө сайхан тулааныхаа дараа уулзъя. Баяртай. Хизээш давраж. Оо тийм үү. Хизээш давраж болохгүй. Яаж зовж, яаж ядарсан эр хүн хаягаан гадардгүй, харснаа авдаггүй. Тэгээд зөвд зөөлхөн урууд гам мэд хатуу байдаг шүү. Үерхэлдээ өмнөж, нөхөрлөл ах トゥ тангарахтаа өмнөж. Өөрөөсөө сул дорой нэгэн дээрлэгдэггүй, дээрэнгүү харьцдаггүй. Тэгээд одоо бас нэг манай залуучуудын нэг юм байна. Олуулаа нээж даруйж явахдаа ганц нэгээрээ яваа залуучтай пойлдож, зодож, үхтлэн зоддог, хайрлах энерги сэтгэлгүй тийм байж болохгүй. Ир хүн гэдэг чинь ганцаараа явахдаа өөрийгөө хамгаалж, эсвэл бол өрөөл бусдыг өмөрөн хамгаалж, өөрөөсөө сул дорой нэгний хаацайлан хамгаалж өмөрж явдаг болохоос биш. Өөрөөсөө сул дорой нэгэн ир биран гаргаж, зоддож, арслан бар шиг аашилж, дахиад шиг донготхыг ир хүн гэж хэлдэггүй шүү. Ир биеийг олонч төрсөн юм бол ирчүүд минь доороон бодол, дотроон бодолтой, доороон суурьтай жоохон ухаантай байгаарэ. Тэгээд зөв зүйлийг дэмжиж, чимээгүү дэмждэг, буруу зүйлийг гам мэд хатуу шүүмжилдэг, бат зогсдог байгаарэ. Ирчүүд минь. Монгол ирчүүд бол хизээч давтагдшгүй гэнтэй, хизээч тасрашгүй, хизээч зогсошгүй тэмцэгч хүмүүс үүдээ шүү Монгол хүмүүс. Ясны цусны тэмцэгч, зөвийн төлөө явдаг, бурууд гам мэд хатуу ирчүүд байдаг юм шүү. Ирчүүд нь удмаа мэтийн алдаараа, удам судраг гэдэг бол айхтар үнэн юм шүү. Өөрсдийнхөө уг удмыг бас судал, эх орондоо төрсөн бил эх орноо хайрл. Хажуудгаа хайрл. Газар нутаг уул сан хайрл. Бүх юм толгой дотор байгаа бодлоос эхлэв шүү. Хичээлээ даа тэгээд. Сайхан Монгол ирчүүдийн минь удам бүү тасраг үеийн үед өрийн үрд өндөр тэнгэрийн дор Монгол ирчүүдийн минь удам бүү тасраг. Хизээч угаасаа тасрах ёсгүй. Сайхан ирчүүдтэй бас нэг сайхан үг дайл иймэрхүү гажиг бодолтой ир юм мэддэгдэхгүй ирлээ сорилцсан эргэтэн дарахтан од гэсэн нэр цол тэмдэг зүүсэн мөнгөтэй хүмүүсийг дагаж намирч шагаанасаа дэшээ гаргаж болохгүй. Жохон бухимдчлаа уучлаарай. За тэгээ баяртай.